Ямар эрэлт үүдэг. Би ер нь мэдээлэл авсан. 100 мянган тонн гэсэн тий. 100 мянган метр куб байгуулах байгаа. Тооноор ярих юм бол 75 мянга 100. За 100 мянган метр куб. За тэгэхээр чин 175 мянган тонн. 75 мянган тонн. За 100 мянган метр. Энэ төмөр замаар хонд 80-аас 350 тонны богоно хийж авна. Тонн хэмжээгээр ярих юм бол хонд 16 мянган тонн хийж авна. Машин дайчих хэмжээ нь хонд 5-аас 6 мянган тонноор ирчихнэ. Гүйцэтгэл хэдэн хувьтай явж байна? За төслийн нийт гүйцэтгэлийн явцад төслийн хуваарь бол одоо 25% явж байна. Суурийн ажил үндсэндээ дуусч байна. Одоо нэг 8-9 хоногийн дараа энэ суурь. Нөгөө нэг бидний гараас хөнгөлтөө зээлд хамрагдаад хамрагдсан 22 компани дотор байгаа. Тэгээ нийтдээ нэг 300 мянган 100-г нь дангаараа хийж ийн гэсэн үг шүү дээ. 150 гаруй хэрэг. Хизээ дуусаад төлөвлөж байна. 27 оны 12 сарын 31-нд ажил хүсэлтэй ажил дуусаад 28 оны 1-р өдрөөс ажилласан байна. Энэ бол Монголын түүхэнд одоо бараг хамгийн том агуулга болох нь шүү дээ. Ер нь 75 мянган тонн 100 мянган метр кубыг агуулах бараг байхгүй шүү дээ. Нефтийн үйлдвэрээс бас газар бол Байхгүй шүү дээ. Диаметр нь бол одоо бас Монгол байхгүй том хэмжээгээр ирсэн. Инженерийн юмнуудаа сайн тайлбарлаа. За энэ савны хэмжээ бол 36 метрийн диаметртэй. Дэшиг 14 метрийн өндөртэй. Энэ харагдаж байгаа төмөр бетон суурь одоо энэ хэд төвшөөс доошо 4 метрийн хэмжээтэй. 100 мянган метр куб 75 мянган тонн. Энэ одоо түүхэнд байхгүй хамгийн том Бүтээн байгуулалт биш. Тэгэхээр нөгөө 300 мянган метр кубыг чинь 100-ын дангаараа хийж байна. За ер нь бол энэ суурийн ажил гэдэг бол ерөнхийдөө хамгийн их цаг хугацаа авдаг ажил тийм. Энэ бол одоо Монголд өмнө байгаагүй одоо шинэ стандартаар хийгдэж байгаа том хэмжээний сав. За одоо түрүүний бидний очсон бол 16 мянган метр кубын сав байсан. Тэгвэл энэ агуулах үтгийн хэмжээнд баригдаад дуусахад тэр 16 мянган метр кубыг өдөрт нь буулгаад очих хүч чадaltaй гэсэн. Тэгээ энэ бол одоо нийтдээ танах чинь 7 байгаа лөө. 7 сав байгаа лөө. 7 сав байна. Хэдэн метрийн диаметртэй үчиглээ энэ чинь 6 метрийн диаметртэй 14 метрийн өндөртэй. 14 метрийн өндөртэй нэг сав нь хэдэн мянган метр куб вэ? Нэг сав нь 14 мянган. 14 мянган метр куб. Өөрөөр нэг сав нь түрүүний бидний очсон сан петролиумны нэг бүх хүч чадлыг дангаараа байна гэсэн үг. Тэрийг 6 7 үргэлжлүүлсэн гэсэн юм. Тэгэхээр энэ аршаа тавьд чинь энд байгаа тэр 50 мянган метр кубын сав гэдэг байгааг бол түрээсээр хэрэглэе гэж байгаа үстэй. Тэрийг бол ер нь улсын нөөц бүрдүүлэх мөн бас төрийн өмчөд аж ахуйн нэгжүүдийн одоо бас энэ дизелийн за ард иргэдийн хэрэглэн хадгалах зорилгоор төвшөнд бас улсын нөөц бүрдүүлж хадгалах зорилгоор түрээслэе гэдэг юм байна. Тийм засагтайд чиглэл өгсөн тийм. Чиглэл өгсөн байгаа Эрдэнэс Монгол дээр шийдвэр нь гарна. Тавталгын 2 бас энэ улсын нөөц бүрдүүлэлт ажил татаа оролцуулж байгаа. Тэгэхээр чи энэ аршаан тав болвол 50 мянган түрээс энд энэ 100 мянган метр куб орчход бол тэгээ бас орон говьд дараа 20 кубын нэмж түрээс нь Эрдэнэс Монголын хүрээнд за энэ санчмын нэгжүүдээс байна. Энд бол зөвхөн уулуурхай компаниудын хэрэгцээ гэхээсээ илүүтэй юу очих юм бэ? Ард иргэдийн бас 92-ийн хэрэглээ бас давхар хадгалж нөөцтэй өгдөг юм байна. Асгаадын шийдвэр чиглэлүүд нөгөө 22 компани нэг нийт 300 мянган метр куб сав барьж байгуулах дээр засгийн газар хөнгөлтөө зээл гаргасан. Хүүгийн татаасыг шийдээд явж байгаа. Тэгээ энэ үр дүнд бол 22 компани энэ нээлттэй те сонгуульч шалралтанд оролцоод энэ компани бол шунхлаа компани бол 100 мянган метр куб 75 мянган тонны нөөцийн сав барьж байгуулах ажлыг одоо амжилттай эхлүүлээд явж гинэ гэсэн үг. Тэгээ 27 оны намар бол ашиглалтанд орно. Тэгээ манай энэ аршаад хавь болвол өөрөө энэ гэхэд 50 мянган тонны сав байна. Энэ савыг гэхэд бид нар шууд худалдаж авахгүйгээр Эрдэнэс Монгол Эрдэнэс тавталгын компани дээр улсын нөөцийг бүрдүүлэх чиглэлээр энэ 92 бензинийг ялангуяа одоо нөөцлөх чиглэлээр бол 50 мянган тонны бид түрээсээр ашиглахаар засгийн газар чиглэл өгсөн. Тэгэхээр энэ 50 мянга ороод ирэх
намар гэхэд бол энэ 100 мянга руу орчих юм бол ер нь бол нэлээд их одоо дэвшил гарна гэсэн үг. Тэгээ 300 мянган метр куб бүтнээр орчвол нэг сар нөөцлөх болцоо бүрдэнэ. Тэгээ бид нар бол байршлуудыг энэ жил бол одоо өргөжүүлнэ. Тэгээ одоо манай сангийн сайд явж байна. За зүйлдвэрийн сайд явж байна. Тэгээ сангийн сайд бол эх жил одоо бид харлаа шүү дээ. За хөнгөлтөө зээлээд татаас руу явуул үр дүнд хүрдэг юм байна гэдгийг харлаа. Тийм учраас бол эх жил бид нар энэ татаасаа нэмэгдүүл санхүүжилтийн асуудлыг одоо бүрэн шийдвэрлэнэ. Тэгэхээр төсвийн тодтгол хийх гэдэг байгаа зорилго бол ер нь үнийн өсөлтөөс иргэдэд хамгаалах ийм л зорилготой байхгүй. Тийм учраас бид одоо сангийн сайд явж байгаа учраас сангийн сайд би бас тодорхой бас чиглэл өгье гэж одоо бас өнөөдөр хамтдаа явж байна. Тэгэхээр эх оны төсөв дээр бол бид энэ санхүүжилтээр нэмэгдүүлье. Хүүгийн татаасаа нэмэгдүүлье. Дахин байршлуудыг зарлая. Аймаг орон нутгуудад бол дахиж нэмэлт нөөцийн сав барьж байгуулах ажлаа одоо эх 3 жилийн дотор гэхэд одоо бүрэн дуусах. Өмнөх олон жилийн бодлогын алдааг бол ард түмэн одоо нуруундаа үүрж байна. Үнэхээр одоо энэ дуустгүй олон яриануудыг дуусгаж чадаагүйгээ хор гайг одоо хамсаж байна. Тэгээ үнэхээр одоо харамсалтай байна. Тийм учраас засгийн газар байгуулагдаад богино хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ эхнээсээ үр дүнгээ өгж байгааг бол бас та бүхэн харж байна. Тэгээ бид цаашдаа нөөцөөс барьж байгуулах ажлаа хийнэ. Дээрээс нь олон их үүсвэрээс одоо энэ бензин шатгуунаа импортлох ажлуудыг бол давхар хийж бол явах ёстой. Гэхдээ би та бүхэн түрүү хэлсэн үнийн хувьд бол Оросын холбооны улсаас 2 дахин их өндөр үн өгж байгаамаа. Тийм учраас нэг их үүсвэр буюу Роснефтис 90%-ийг нь авдаг оронд одоо нөгөө чөлөөлт гэдэг бол яг энэ нөхцөл бол тохирохгүй. Харин олон их үүсвэрээс авдаг болсны дараа бол үн чөлөөлөх ажил бол байж болно. Дээрээс 90%-ийг нь чөлөөл гэхээр чи одоо орж ирсэн үнийг нь дуртаагаараа тогтоо гэдэг дунд нь одоо ченжийн тогтолцоороо шилжиж болохгүй шүү дээ. Тийм учраас бол энэ нэг их үүсвэрээс авж байгаа тохиолдол буюу чөлөө зах зээл гэдэг чинь маш олон одоо өрсөлдөгчнөр байж иж үнээрээ өрсөлдөж иж үнэн буурж иж иргэд тэндээс хождог тогтолцоог хилдэг болохоос биш 90%-ийг нэг газраас зах зээлийн үнээс 2 дахин хямдар үнээр тусгай хөнгөлөлтөө тэгээд доктортой хилцээр хийгээд авчаад тэгээ одоо үнэ чөлөөлж байгааг гэвэл энийг чи орж ирээд иргэдэд нийлүүлдэг буюу яг бидний өдөр тутам хэрэгэлдэг ард түмний бензин чи 92 шүү дээ. Тэгэхээр 95 98 дээр бол бид нар бол үн бариад байдгүй шүү дээ. Та бүхэн мэдж байгаа. Дээрээс нь дизель түвшин дээр барьдгүй. 92 дээр 95 дээр барьдгүй. 98 дээр барьдгүй. Хүн өөрөө сонголтоор авдаг. Дээрээс нь та бүхэн бас нэг би жишээ хэлээж үзэж. Энэ онгоцны түлш ч одоо 3 4 жилийн өмнө гэхтэл одооны онгоцны тийгэд 40% өндөр байлаа шүү дээ. Тэгэхэд яаж ийсэн бэ гэхээр хувийн компани энэ онгоцны түлшийг нийлүүлдэг байсан. Монопол тогтолцсон байсан. Үнийг нь бид нар Ирчэст ойл гэдэг компани дээр нэгтгэж аваад үн дээр нь бодлого бариад явсны үр дүнд өнөөдөр онгоцны тийгэд 40% болж хямдарсан шүү дээ. Яагаад ингэж үүдгийг вэ гэхээр нэг их үүсвэрэл татдаг байхгүй юу? Хямднаар. Олон их үүсвэр нэмэгдээд байх юм бол хамаагүй тэр үн чөлөөлөд өрсөлдөөд бодлогоо гаргаад ингэ явж болно. Мэдээ дараагийн зорилт бол мэдээж одоо газрын төсвийн үйлдвэр ингүүлийг дотоод хэрэгцээг 55%-ийг хангах нь байна. Их үүсвэрээ нэмэгдүүлчих нь байна. Дотооддоо одоо нефтийн үйлдвэртэй болчвол одоо нэгэсэндээ бол дотооддоо бензинээ үйлдвэрлэдэг, хэрэгэлдэг, нефтээ үйлдвэрлэдэг, дотооддоо одоо хүнсээ бэлтгэдэг, дотооддоо цахилгаан станцынхаа дулааныхаа станцуудын их үүсвэрийг бүтэн одоо хангуулж чаддаг энэ тогтолцоо руу явсан цагт Монгол улс одоо бие дааж орших юм болцоо бүрдэхгүй бол дандаа ингээ импортын хараат байдал бол одоо бидийг ийм байдалд хүргэсэн. Тэгэд олон жилийн бодлогын алдаанууд төслүүдэд эренбилж чадаагүй энэ болгоныг одоо хор гайг бол ард түмэн амсч байна. Тэгэхээр засгийн газар бол одоо 4 сар болоогүй байна. Энэ хугацаанд эхнээсээ ингээд нөөцийн савууд маань үр дүнд хүрж байгаад их баяртай байна. Дээрээс нь газрын төсвийн үйлдвэр дээр би нэгтгэд очие гэсэн төлөвлөгөөтэй байна. За одоо шинэ газрын төсвийн үйлдвэр бол сая манай засгийн газрууд гадаад зээлийн ашиглалтын хуулийг их хурл өргөн мэдүүлээд батлуулсны үр дүнд 20% л өгөөцөл байсан юм. Одоо 60% рүү хүрсэн байна шүү дээ. 24 цагаар өдөр шөнөгүй ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр бид одоо ингэж л хурдтай шуурхаа одоо улс орныхоо төлөө хамтдаа эв нэгдэлтэй зүтгэе иргэд олон нийтийг ойлгож бас хамтарч ажиллаж байгаад одоо би бас талархал илэрхийлээ. Дуустгүй олон яриа олон жилийн бодлогоо алдаануудыг одоо засахын төлөө, засварлагын төлөө одоо хичээж ажиллаж байна. За ингээд та мэдээлэх үү? Ажлын нөхцөлөд хэмжээ сайн хамруулаад энэ
нөөцийн агуулгын дэмжиж байгаад баяртай байгаа. Монгол Улсын засгийн газар салбарын яамд талархлаа илэрхийлье. За тус агуулга нь бол 98,000 м3 багтаамжтай хоногт 80-аас 350 хүртэлх тонны вагоныг хүлээж авах хүчин чадалтай. За өдөрт бол нэг 5-аас 10,000 тонн шатхууныг автомашинд ачиж түгэх хүчин чадалтай юм агуулга байгаа. За төслийн явцын үед одоо үндсэн барилгын ажлын явц нь 25% байна. Дэд үтцийн ажлууд бол бүрэн дууссан байгаа. Энэ хүрээнд бид нэр 2 км төмөр зам, 1.5 км авто зам. За үрийн хамгаалтын одоо бетонын байгууламж 1 км. За цахилгааны одоо өндрийн шугам 900 кВ-гийн өндрийн трансформатор зэрэг бүтээн байгуулалтуудыг хийж дуусгаад одоо үндсэн ажил руугаа явж байна. Энэ агуулгад хоногийн одоо нөөцийн хэмжээ. За тус агуулга бол тонн гэдэг хэмжээгээр ярих юм бол 75,000 тонны багтаамжтай. Өөрөөр хэлбэл зөвхөн энд хагуулгадж байгаа бүтээгдэхүүний хэмжээ нь Монгол Улсын нийт хэрэглээний нэг 8-9 хоногийн хэрэглээнд зөвхөн энэ агуулгын дүүж очиж байгаа хүчин чадал нь. Улсын нөөцийн хэдий өгсөн бэ? Улсын нөөцийн улсын эрдэнэ хэрэглээний зөвхөн энэ агуулга гэхэд улсын одоо өнөөдрийн манай хэрэглээний 25%-ийг дангаар хадгалах хүчин чадалтай юм одоо сав болно. За энэ одоо 7 сав бол одоо шинэхэд зөвхөн нэг сав л гэхэд сая бидний очисон сан петролеумын савта тэнцэх хэмжээний хүчин чадалтай юм. За энэ одоо Авшант гэдэг газар энэ газар байгаа манай улсын одоо гол шатхууны агуулгын одоо төв цэг байдаг. За бидний хувьд бол энэ шинэ одоо стандарт, шинэ арга барилчлаар барьж байгаа энэ төслийг бол сонсгоод дэмжиж байгаа. За суурийн ажил буюу одоо хамгийн гол барилгын ажлын цаг хугацаа ордог ажил бол энэ жилдээ багтаагаад бид нар дуусгуулсан тийм. Стандарт дараа дуусна. Тэгээд хүлээж авна. За араас нь үргэлжлүүлээд одоо дээшин дээр одоо савын барина. Ингээд эрх хавар технологийн угсралтыг хийгээд дуусгах юм байна. За яг ийм бүтээн байгуулалтууд улсын хэмжээнд одоо Дархан, за Улаанбаатар, за тэгээд одоо Баян Үлгий, Ховд, Өмнөговь, Орногов аймагуудад баригдаж байгаа. За 6-7 байрлалд баригдаж байна. За бид бол дараагийн жил бол одоо хөшгийн хөндийн одоо нисэх бодлын орчимд одоо энэ хангаа зөвлөгийн зам ашиглалтанд орж байгаатай холбоотой хөшгийн хөндийн төмөр зам ашиглалтанд орж байгаатай холбоотой тэрлүү дараагийн одоо нөөцийн савуудаа барих одоо энэ ажлыг хийн. За энэ нь бол одоо бас бидний хувьд энэ өнгөрсөн жилээс эхэлж дэвшүүлж шууд ажиллаж болж байгаа ажил маань аж ахуйн нэгжүүдтэйг ойлголцож бас маш хурдтай ингээд явж байгаа сэтгэл байна. За аж ахуйн нэгжүүд маань бол одоо бас энэ салбарын яам засгийн газартайгаа хамтраад энэ ажлуудыг ихтгэл дааж их эрчимтэй явуулж байгаа. За эрхчил бол одоо бас сая ерөнхий сайд одоо даалгавар өгсөн. Улсын төсөвдөр бол нэмж одоо энэ хүүсрүүдийн тусгаж өгнө. Ер нь бол хувийн хвшлэрээ хийдэг энэ аргачлалаар ингэж явах ёстой. За хуучин бол нийт санхүүжилтийн хэмжээ ямар юм бол одоо 150 орчим төгрөг байна тийм. Ер нь одоо засгийн газрын татаас өгөх бол танаар ийм том агуулгыг барина гэдэг бас хувийн компанийн хувьд бас хүндрэлтэй ах тийм. За хэдийн хугацаанд барих хэвчтэй. ер нь бол засгийн газрын дэмжлэг бол хамгийн чухал нь. Энэ дээр бол ийм их хэмжээний хөрөнгийг нэг компани гаргаад хурдан хугацаанд ингээ ажиллаа явуулахад мэдээж хүндрэлтэй тийм байсан. За тэгээд ер нь бол засгийн газрын дэмжлэгтэйгээр хурдан шуурхай явж байгаа төслөө гэж ойлгож байна. Танах ер нь хичнээн тооны агуулга савын нөөцтэй одоо ингээд нэмэгдэж байгаа хүчин чадал. За өнөө хүртэл манай алсын аргаар хичнээн одоо хугацаанд хийх байсан уг нь бол тийм. Яг одоо өнөө хүртэл манай компанид нийт багтаамж бол нэг 100,000 м3 буюу одоо энэ эхэлж байгаа төслийн хэмжээнд л байсан. За одоо энэ төсөл хэрэгж дуусны дараа бол ингээ 2 жилийн дотор 2 дахин нэмэгдэх юм. За барьж байгаа энэ хизээ ашиглалтанд орно. эрх хичээлийн төгсгөлтэй. За та энэ МПА-ийн энэ яг барьж байгаа энэ манай нефтийн салбарын одоо аж ахуйн нэгжүүд энэ бүтээн босголт хийдэг аж ахуйн нэгжүүд бол ойрын жилүүд бол хүн хүчний нөөц дутагнаг дийлэхгүй хэмжээнд хүртэл ажилладаг байгаа. Тэгээд МПА-ийн компани одоо хамт олон ажилласан. Одоо хаач. Хоёр тийш алчих гэнэ. Тий. За манай компани энэ шулаа компани шинээр барьж байгаа Аршаанд өтөөнд барьж байгаа энэ 98,000 м3 агуулгын зурагслыг боловсруулсан. За одоо энэ суурь ажлыг бид нар хийгээд одоо 14 хоногийн дараа энэ суурь ажлаа дуусна. Энэ байгууламжийн хувьд бол ер нь бол яг манай одоо ингээд газар нутгийн агуулга барих газар дэд бүтцтэй газар их ховор гэдэг. Тэгээ энэ байгууллагын хувьд бол нэг 9 га газар дээр бид нэг 70-80,000 м3 барих ийм л болно. Одоо нэг манай барилгын норм ба дүрмээр ийм боломжтой. За бид нар ингээд энэ засгийн газраас зөвшөөрж байгаа нөөцийг энэ хүрээнд бас ажиллахаар одоо байгаа газар дэд бүтцтэй газрууд дээр
их багтаамжтай одоо юм агуулга барих бас ийм одоо засгийн газрын санал санаа дэмжиж 70 мянган агуулгах дээр бид нар 98 мянган агуулгын одоо төлөвлөд ингээд барьж байгаа. За энд нэг 4 төрлийн бүтээтгүн хадгалах юм. За энэ бүтээн байгуулалт маань бол ер нь бол одоо Монгол улсад одоо бид нар одоо үндэсний компани, нийтийн компани, үндэсний одоо бүтээн байгуулалтын компани одоо барьж байгаа хамгийн том агуулга. Тий 98. Ер нь бол нэг сав нь 14 мянга гэдэг бол зөв ойролцоогоор бол нэг жижиг төр одоо нэг компани л одоо энэ багтаам шүү дээ тий. Дэлхийн одоо дэлхийд дахинд байгаа Орос Украины одоо дайны нөхцөл байдал. За Орос Украины нөхцөл байдал. За тэгээд одоо саяхнаас одоо үүссэн энэ Ормузын хоолой буюу Америк, Ираны энэ нөхцөл байдал бол ойрын үед одоо дарагдах одоо шинжгүй байна. За ийм учраас бол бид энэ шатхуун түвшний одоо тасалдал одоо үнийн өсөлт бол байнгын бидний аюул занал хийлэл. За энэ бол бид нар ер нь нэг үгүй хэлэхэд одоо Монгол улс анх бензин шатхуун хэрэгжилж эхэлсэн цагаас хойш сая одоо 85 жилийн хойш тэмдэглэлээ шүү дээ энэ салбар. Тэгэхэд байнга л байсан зовлон багхгүй. Тэгээ байнга байсан энэ зовлонгоос энэ богино хугацааны үнийн өсөлтөөс одоо салах за дэлхийн нийтийн геополитикийн хүнд нөхцөл байдал буюу дэлхийн эрчим хүчний агентлагийн мэдэгдснээр дэлхийн түүхэнд байгаагүй газрын тосны хямрал явагдаж байна одоо. Дэлхийн түүхэнд байгаагүй газрын тосны хямрал. Энэ бол одоо дэлхийн эрчим хүчний агентлаг гэж энэ бүгдийг зохицуулдаг дэлхийн агентлаг шүү дээ. За энэ агентлагийн мэдэгдэж байгаагаар ийм хямралын үед бид дотоодын одоо энэ сөрөн төсвөрлөх чадвараа нэмэгдүүлэх, за энэ хадгалах чадвараа нэмэгдүүлжээж бид ядаж нэг 3 сарын хугацааны хямрал үнийн өсөлт тасалдлыг давж чаддаг болохын бодлогыг л одоо бид шинээр тавьж хэрэгжүүлээд явж байна л гэж ойлгох хэрэгтэй. Санхүүжилттэй одоо бол санхүүжилтийг дандаа юм монопол том компаниудад өгсөн байна л да. Мэдээж бас энэ агуулгасаа барьчих хэмжээний эдийн засгийн компаниуд Монголд байгаа. Тэр компаниудад өгөхээр нөгөө улс төрчдийн нөлөөлөл их байгаа гэдэг. Тэрэн дээр та яаж ажиллах вэ? Одоо бол юм байна. Ерөөсөө тийм байхгүй. Яагаад вэ гэвэл шатхууны одоо импортын зөвшөөрөлт одоо хүмүүс юм ярьдаг шүү дээ. Бүгдэнд нь зөвшөөрлийг өгчөөч бүгд оруулж ирдэггүй. Бараг 200 орчим зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд байна. 10-аад нь л оруулж ирч чаддаг. Яадаг бол ганцхан хүсвэртэй байхгүй. Хоёрдугаарт бол одоо ч манай яамд хүсэлтэд тавиад одоо шалгуур шаардлага хангацсан байвал бүгд авч болно. 22 аж ахуйн нэгж авсан байгаа. 22 аж ахуйн нэгж авсан байгаа. Газартаа, тусгай зөвшөөрөлтөөр, зурагтай ийм бэлэн аж ахуйн нэгж байвал одоо ч манай яамд хандаарай. Зээлийн олгоноо. Сангийн сайд маань бол энэ дээр ямар ч одоо бэрхшээлгүйгээр асуудлыг шийдэж байгаа. За ер нь засгийн газар энэ ялангуяа энэ гадаад нөхцөл байдал эдийн засгийн маш докторгүй байна тийм ээ. Дайн хизээд дуусахыг одоо бид мэдэхгүй байна. Тэгээ цаашдаа энэ хямрал ямар хугацаанд өргөжлөхийг тааруулах боломжтой. Тийм учраас засгийн газар төсвийн тодтолыг маш богино хугацаанд өргөн барина. Энэ төсвийн тодтол бол та бүдэд мэдээлэл болоод ирэхэд ерөөсөө л мөрчлөгсөрсөн бодлогыг засгийн газар барьж байгаа. Энэ хүрээндээ төсвийн тодтолын онцлог бол ямар байх вэ гэхээр нэгдүгээр одоо бид нар намрын урах сургалтын цаг болох чинь тийм ээ. Гол одоо бидний хүнсний бүтээгдэхүүн болох Улаанбуудаа хүнсний ногооны маань ургацыг загуулж байна. Энийг нөөцлөх чигээр засгийн газар арга хэмжээ авнаа. Нөгөөх нь одоо яг энэ цаг үеийн асуудал болсон эрчим хүч шатхууны асуудал дээр бид нар тодтолцож байна. За 3 дугаарт мэдээж одоо ийм шүгч нарынхаа нөгөө өмнө нэмэгдүүлсэн цалин ингээд энэ онцгой асуудлуудаар цаг үеийн шинжтэй энэ асуудлуудыг төсвөдрөө тосгод тодтол болгож оруулнаа. Тэгэхээр тодтолыг бид нар засгийн газар маш ойрын хугацаанд 8 сарын 20-оос сэтрүүлэхгүйгээр өргөн барина. За үүний дараа бол мэдээж 27 оны төсвөө өргөн барина. Тэгэхээр тодтолыг бид нар сангийн яам одоо ажиллаад ерөнхийдөө засгийн газар дээр хэлцээд ерөнхий шийдлүүдээ гаргаа явж байна. Тэгэхээр яг одоо шатах туслах материал дээр бид нар хөнгөлтөө зээл өгөөд түүнийхээ зээлийн хүн татаасыг үрдүүлсэн шиг одоо энэ нам ихэд бид нар Улаанбуудаа нөөцлөх хэрэг гарч байна. Маха одоо өнгөрсөн хавар бид нар бүгдээрээ харлаа тийм ээ. Маха нөөцлж чадаагүй ус болоод суу төв зүрэн газрын маань иргэд бол хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн дутагдлалд орж байна. Энэ бүгдийг шийдвэрлэх замун хүнсний ногоо гэдэг. Эдгээр нь иргэд хавар одоо яг тэр улирлын дутагдaltaй үедээ инфляцийг өсгөдөг, иргэдийн худалдаа авах чадвар шууд нөлөөлдөг. Тэгэхээр энэ чиглэлд бид нар засгийн газар төсвийн тодтолыг чиглүүлнэ. За хамгийн том асуудал бол бидний хувьд эрчим хүчний асуудал байна. Өнгөрсөн үйл одоо эрчим хүчний найдваргүй ажиллагаанаас хамаарат бид нар ч бараг 2 сар хэрэтээ иргэдийнхээ эрчим хүчийг хязгаарласан өвлийг бид нар маш зутрууд авсан. Тэгэхээр энэ эрчим хүчний найдвартай ажиллагаа хангах чиглэлээр засгийн газар онцгой анхаарч байгаа. Өчигдөр ерөнхийдөө одоо дэд сургуулиудаар ажилласан. Тэгэхээр төсвийн тодтол бол эрчим хүч одоо энэ шатах туслах материал болон хүнсний ногооныхоо стратегийн нөөцийг бүрдүүлэх чиглэлээр тодтол болж орно гэдгийг та бүхэнд бас мэдээлэл болгож байна. Эрчим хүч дулааны үн нэмэгдэх үү? Засгийн газар ерөөсөө үн нэмэх бодлого огт барихгүй байгаа. Мэдээж одоо эрчим хүчний салбар маань өөрөө өртгөөсөө доогуур
үйлдвэрсэн бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа, эрчим хүчээ нийлүүлж байгаа. Гэхдээ энэний зургийг одоо үнэ нэмэд явах юм бол хэрэглэгчд маань өнөөдөр төрөх боломж нь ямар байгаа вэ? Нөгөө талдаа гадаад эдийн засгаар энэх үүсэж байгаа эрчим хүч шатхууны үнийн өсөлт чинь хүнсний бүтээгдэхүүн болон гол нэрийн бүтээгдэхүүнээр давж импортоор инфляц орж ирээд. Тэр энэ дэр үнэ нэмнэ гэсэн ойлголт байхгүй. Харин бид яаж одоо эрчим хүчийг тогтвортой нийлүүлэх үү, найдвартай нийлүүлэх үү, өвлийн одоо эрчим хүчээр яагаад таслахгүй байхад дулаанаараа таслахгүй байх үү гэдэг дээр засгийн газар онцгой анхаарна. Энэ чиглэлээр төсвийн тодтголыг чиглүүлнэ. Бензин энэ 250 төгрөг нэмэгдсэнтэй холбоотойгоор мах, гурил за өнөө давхар нэмэгдсэн байгаа даа. Та сая бол засгийн газар дээр яг энэ чиглэлээр тодтголоо хийнэ гэж хэлдэг. Тэрээс өөрөөр яг иргэдийн нуруунд ирж байгаа ачааллыг бууруулах тал дээр мөргэн бодлого, үнийн барилт энэ төр хийх боломж олцсон вэ? Үнийн барилт гэсэн илүүтэй иргэдийн нуруунд ирж байгаа ачааллыг эдийн засгт нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол нэгдүгээр эрчим хүч, бензин шатах тослох материал, хүнсний бүтээгдэхүүн. За хүнсний бүтээгдэхүүн дотор бид нар тэр мах, гурил, хүнсний ногоо гурил байгаа шүү дээ. Тэгэхээр энэ гол нэрийн бүтээгдэхүүнүүд дээр стратегийн салбарууд дээр бид нар онцгой анхаарна. Тодглыг үнэн нэмлүү чиглүүл. Арилжааны банкудтай яаж хамтарч ажиллах вэ? Сүүхэд ивчээ шүү. Тэр дарах тэр нэг ногоо юуг бас яах вэ? Сахилгаан машиныг бол